Сайн байцгаана уу? Тэр би томьёо хандлага байна. За. Ганаа болон хонгороо байна. Энэ удаагийн бичлэгээ бит хоёр нөгөө өмнөх бичлэгтээ ирсэн үеийн асаргаа тэгээд шарлалт тэгээд ер нь бит хоёр зүгээр охиныхоо одоо хэрэгжилсэн юмнуудаас юм уу тийм хэрэгжилсэн хэрэг одоо ч хэрэгжилж байгаа юмнуудыг зүгээр товчхон бит хоёр ингээд танилцуулаад тэгээд ингээд явнаа. Яагаад яг ийм юм ярьж байгаа гэхээр бит хоёр болохоор нөгөө яг нэг хонгороо хэлдэг шиг битэр нөгөө Facebook, YouTube-ээс ингээд хандаад үзээд те оо ийм юм байт юм гэсэн тийм зүг чиг байгаагүй болохоор одоо яг ийм бичлэг нэг хийж байгаа шүү. Тэгээ залуучуудаа хостоо одоо ингээд эхнээс нь гоё ярьж өгье. Шарлалт юм чинь хүүхд төрчөөд 3 хоногийн дараа шарлаж эхэлдэг гэсэн. Тийм. Тэгээд тэр шарлалт гэдэг нь өөрөө юу вэ гэхээр битэрийн ойлгосноор битэрийн тэр имлэгт хэлсэн. Тэгэхэд урагт гизэн байхдаа одоо тэр илгэд ингээд хамгаалж идэг юм одоо тийм юм байд юм байна. Тийм юм бүрхүүл юм зүйл. Тэгээд тэр болохоор хүүхдэд яг тэр гизэнд байх үед тэр илгэн хамгаална тэр бол ач тустай. Хүүхд гараад ирээд 3 хоносны дараа тэр нь өөрөө задраад цуснд ингээд орд юм байлээ. Өөрийгөө ингээд байхгүй болоод тийм ингээд тэр шарлалт байхгүй болоод тэр үед нь хүүхдийн арьс болон нүдний салс энэ гар мар бүгд юм. Илгэн нөгөө нэг юмаа шүүж чадахгүй. Тийм шарт хуяатай болчдөг. Тэгээд тэр нь болохоор одоо зарим нь ингээд хитрхи имжилж чадахгүй хүндрэхээр одоо тархин нөлөөлдөг. Тэгээд нүдэнд нөлөөлдөг. Тэгээд бас хитрхи санаа зовоодох зүйл биш. Бас хитрхи бас нөгөө хайж ингээд тийм ингээд зөнгөртөж болдог. Тийм. Битэр чинь нөгөө тэр хүүхдийн тархинд нөлөөлөг гэдэг айгүй хэцүү гэдгийг сонсчоод бүр амар их санаа зовчихсан байхгүй юу? Тэгээд яг Facebook-ийн За тэгээ бид хоёр имлэгт байхад болохоор яг шарлахын аппаратанд нэг 2 хоног л орсон байна. Тэгээд за 2 хоногоор яг имлэгээс гарах үед хэмжиж үзээ за гайгүй гэсэн чин гэрт гарч ирээд бас шарлаад байсан. Тэгээ бид хоёр нөгөө гэрээр аппарат түрээсэлж авсан. Тэгээ гэрээр аппарат түрээсэлж аваад ерөөсөө ингэ тасралтгүй оруулсан. Яг уйлах үед нь тэгээ сүү уух үед нь тэгээ нөгөө нэг памперсын солих үед нь л гаргаад гэтээ бас амар хэцүү юм билий тий. Яагаад хэцүү байсан бэ гэхээр нөгөө одоо хүүхэд маань ингээд энэ үеийн хатгаан дээр няраа байсан. Няраа учраас нөгөө байн хөвтөж чадахгүй. Таас нь ингээд уйлал ахуулах гал аюу тухгүй байдаг. Ер нь бол аппаратанд ороход тэгээ бид нар чинь бас яг 48 цаг орно ч юм уу 72 цаг орно гэхэд нэг 72-ийн 20 гаранд нь л нэг оруулал их юм байдаг байсан. Аль болох аппаратанд нөгөө оруулах гал хичээгээд байгаа шүү дээ. Тэгээд аппаратнаас гарчаад шараа хэмжүүлэхээр шар нь ер нь бууж харагдаг. Нөгөө нэг бууцсан байдаг тийм шар хэмжигч аппаратн дээр. Яагаад вэ гэхээр яг нөгөө аппаратнаас гарсан үед хүүхдийн шар нь гайг болчтой юм л та хэмжигч дээрээ. Тэгээ аппаратнаас гарчаад нэг 2-3 хоногийн дараа буцаа шарлаад өсөөд эхэлдэг. Тэгэхээр ингээл нөгөөний буурал эсвэл хараа бүр айгүй хэцүү сэтгэл санааны үжигсэн битэр чи амар. Тийм дээрээс сэтгэл санааны хэцүү аппаратыг бас төрүүлсэн. Тэгээд аль болох нөгөө хүүхдээ хинч авчаад аль болох хитүүлэн сайн оруулна гэхээр нөгөө тэр чинь бас яг юм пиавра юм дээр тэдний шалтан хөвтгөр чинь нэрээд ингээд юу ахгүй духгүй тэгэд бүр нэрээ амар халуун тэгэд нэг 10 хэдэн цаг унтангууд баярлан тэ хараа ёо аппаратанд амстай мундаг орлоо 10 хэд гэжтэй нэг өсрэл нэг 4-5 цаг ингээд байнга тэнтэй байхад бол юу амар их орчлоо гэж боддог. Тэгэл шүн бол битээр ээлжлээл нөгөө нэг яадаг байхгүй юу ээлжилж унтдаг нэг нь харж иж байгаа л нөгөөх нь дараа нь сэрэл нүдний юм хамгаалттай тэр нөгөө бас нүдний хамгаалалт болохоор нөгөө одоо хальт хөдөлгөөнтэй нүдний хаалтыг авчихгүй гэл тэгэл ингээл хараал байж байхгүй бол нүдний хаалт нь болохоор ингээ угалцдаг юм хаалт байсан. Тэгээд юусоо манай охины шар бол бууж өгөхгүй. Бид тэр болохоор ямар ч юм хэрэглээгүй. Тэгээд ингээ нөгөө аппаратанд оруулаад за гайгүй ингээл аппарата буцаа өчтдөг. Тэгээд буцаа өсөддөг. Буцаа аппарата авааддаг. Тэгж бараг сар гарантай юусоо шаранд бууж өгөхгүй. Тэгээд бид тэр чинь санаа зовоод тэг өрхнөө тэр үед чинь яг карантинтай байсан болохоор бас тэгэл ер нь энэ тэндгүй корона гараадсан болохоор өрхийн эмчийг гэртээ дуудах хэцүү байх хэцүү заримдаа өрхөн ажиллахгүй байна эсвэл нөгөө тохиолдол илэрсэн гээд өрхийн эмч ирэхгүй байж байгаа сар гарангийн дараа өрхийн эмч ирээд үзээд өндөр байна ингээ лив 52 гээд юм байдаг тэрийгөө юм уу гээд гэтээ ер нь уусан бас нэг сайн болж өгөө. Тэгээ манай хоёр зөвлөөд
хүүхдийн сувлал гэж сувлал байсан. Тэнд очиж үзүүлээд тэгээд ер нь тэнд аягүй сайн байдаг мэдээ хүн бол амсайтай байдаг. Тэнд аппаратанд оруулаад давхар им уугаад тарих хамгаалах өөрөө ижлээ бас яг нөө сайн санахгүй нөө. Им уугаад тэгээд хүүхдийг нөө хар цанд бас оруулж исэн. Асраал, имийн чүгэл аппаратанд оруулаад тэгэхэд бол надад аягүй их таалагдсан. Тэнд болохоор аппаратанд ороход нүдний алт нь аягүй амар санагдсан. Ингээ хүүхдийн нүдэн дээр ингээ шууд наачдаг. Тийм болохоор хүүхэд нөө гараараа ингээ аваа хөдөлгөх юм байхгүй. Тэгээ нөө тэр аппарат чинь нөө хүүхдийн нүдэнд бас жоохон нөлөөтэй нөө гэрлийн хүүхдийн нүдэнд харуулж болохгүй гэсэн болохоор бид чинь нөө шүнжин нөө боолтоо авчихыг аягүй амар санаа зовоод шүнжин нойргоо хондог байсан. Тэгээд их хүүхдийн сувилт болохоор юм наачдаг байсан болохоор гэтээ бас би өөр ганцаараа байдаг гэсэн болохоор хажууд нөө туслах манай нөхөр байхгүйсэн болохоор аягүй хэцүү. Тэгэл 3 цаг л унтвал бас нэг юм. Тэгэл хажууд талын хүүхдийн нөө уйлаас сэрээжгүй юмсан гэл. Тэгээд доошоо харуулж хитүүлчихэд дээшээ харуулаад юу нэг 2 талаас нь чардаг. Эдийн дээр хэд хонсон бэлээ? Тэнд бараг нэг 4 гаруй 5 хоног болсон. Тийм. Тэгэл гарч ирсэн чинь миний охин чинь бүр юм шар байсан чинь борцог шиг бол амар гүр. Аппаратанд орчоор амар борлжтэй юм билээ хүүхдүүд. Гэтэ бүр амар хөргөн болсон дээрээ бүр тэгээд яг нөгөө шалттай үед чинь хүүхд нөгөө ингээд унтаал гэдэг юм билээ. Тийм амар нөгөө ингээд тийм юу гэх унтаа байдалтай ч. Тийм тэгэл унтаал юм ядрангуу тэгэл сүүм өгөө ингээд ууж байгаа л хөөх ууж байгаа л унтаад байна. Тэгсэн чинь шаралтан байхгүй болсон чинь нүд амна гэл заал бүр илт хөрхөн болчихсон юм тийм. Тэгээд бид төр нөгөө эмнэлэгт үзүүлсэн чинь хүүхд том болох тусам тэгээд нөгөө шалалттай байх үед нь эрсдэлт нь гэхдээ жоохон буурж идэг нөгөө хүүхд ингээд том болоо бойжоод өөрөө нөө илхэн ажиллаж эхэлдэг. Тийм илхэн ажиллаад ингээд шүүгээд илгээ өөрөө хамгаалдаг болоо тархиа өөрөө хамгаалдаг болчдөг гэдэм байлээ ер нь бол. Тэгээд аль болоход нэг эцэгчүүд хүүхдийн шаардлагыг хурдан шиг хурдан цааш эртхэн шиг л ер нь буулгах арга хэмжээ авсан зү. Тэгээд бид тэр яг ойлгосон зүйл нь болохоор нөгөө шаралтын үед дан ганц нөгөө шаралтын аппарат бол гэхдээ яг одоо энэ шаралтыг одоо эмчилдэг ганцхан зүйл юм байлээ. Гэхдээ тэрний хажуугаар нь болохоор асарган амар чухал юм билээ тийм. Тэр одоо хүүхдийг тэр хар цайнд оруулах тэр нэг тархлагын дэмжих тэнцвүүлэх тийм юмуд нь одоо ясны шүлмөлөнд оруулах тийм. Тэр тэднээс болохоор ингээ хүүхдийн одоо ингээд нэг шаралтыг байхгүй болох тархлагын ингээд улам нэмэх тийм байт юм билээ. Тэгэл бид хоёр чинь шаралт гэдэг зүйлээс бид гурав чинь тий. Хүүхдээ эртхэн шиг одоо мэрэгжлийн эмчтэн үзүүлээд яна шар айн яг гайгүй илхүүдийг хаялахгүйгээр маш хянамгай байж эмчтэн үзүүлээд яах ёстой гэж зөвлөгөө аваад арга хэмжээгээ эртхэн авах хэрэгтэй шүү. Удааж бас нэг гарч ирсэн. Тийм ганц нэг юм хэлээ. Шаралт буулаа гэд тэр нэг үзүүлдэж штэ ингээд нэг юм төхөөрөмжөр таг гэд. Тэгээ бууцсан маань гингүүт бүр майр гоё заяа. Йоо. Өө 50 дээ. Гэтэ хэдэн цагийн дараа л гүнэл хэмжүүлэр хэлдэг юм лээ. Яг аппаратанд орчоод нэг өдрийн дараанаас үзүүлэхэд бол яг үнэн гарч ирдэг. Түүнээс ихтэй аппаратанд яж байгаа л хэдэн цагийн дараа яхад бол бас нэг сайн. За тэгээд шаралт гэдэг зүйл тэгээд бай. Болсон юм да. Хүүхд бол тэгээд бүрхээр хөөрхөн болчихсон юм билээ шаралтын дараа бол. За Няраа хүүхдийн хувьд болохоор яг 1 сарын үед асаргаа халамж маш их хэрэгтэй. Ер нь бол хүүхдэд байнга асаргаа халамж маш хэрэгтэй л дээ. Гэтэ 1 сартай хүүхд 1 сар хүртэлх үед нь болохоор бүр илүүтэй хэрэгтэй гэдэм байлээ. Яг хүүхд чинь дөнгөж ингээл хэзнээсээ гарч ирсэн хорвоо ертөнцтэй танилцаал яах юм учраа болохгүй. Дамны охин болж байна. За тэгээд хамгийн гол нь бид хоёр чинь тэгээд 1 сарын хугацаанд эрэгтэй хүүхд охин хүүхд төрч шал өөр бас ажиллагаа. Эмэгтэй хүүхд миний бодлоор жоохон эмэгтэй хүн юм чинь жоохон түнэ муутай байд юм билэ. Жоохон асаргаа. Тийм. Жоохон асаргаа илүү нэр тэрийг гоё ярьж өгнө одоо. За эхний 1 сар бол би бас нэг шинэхэн ээж хүүхд яаж асрах ёстой яах юм мэдэхгүй. Тэгээ манай ээж хажууд бас нэг байсан тулдаа бас ээжээсээ юм сурч авсан. Тэгээ бас нөө тэгэл хүүхдийн шаардлага гэж явцтай нөө олон эмч нарт үзүүлсэн эмч олгон дэлгэнгэдэг тэгдэг гээд тэгээд хүүхдийг бол эхлээд за мөмө өхөөс өмнө доош нь ингээ харуулаа явчих юм бол гиз дүүрэх нь гайгүй байдаг. Эхний 1 сар чинь нөө гиз дүүрэлтэй амжилт байдаг шүү дээ. Тийм тэгээд сүүгээ өгснөхийн дараа дээш нь тэрвэрэх ихрүүлсэн ч гэсэн бас нэг те 10-20 минут ингээ байлгаад тах нь айгуу сайн байдаг. Тэгээд бас энэ бид хоёрыг нэг хэрэгжилж ийсэн. Газ.
тийм газ гээд ингээд реклам биш шүү. Ер нь бол Энэ реклам биш шүү манайхаа. тийм манай нөө их хэрэгжижсэн тэгээ энэ сайн ингээд тэгээ энийг хэрэгжижсэн. Энэ бас их тус болсон байх гэж бодож байна. Энэ байна. Би энэ дээр мөр дургу. Энэ болохоор нөө манай охин хүндрэхгүй бараг 7 онсон. Тэгээ арга ядаа энэ миний хэрэгжилж үзсэн. Яг хөө зүгээр манай охины хувьд бол хийл гарахаас биш бас хүндэрч чадаагүй. Гэтэ яг хөө энэгээр хөөрхөн жоохон юм бас гардаг тийм. Гэтэ нөгөө нэг хэрэг хүүхэд унгачивэл гиз дүүрсэн биш гэж үздэм байлээ шүү. Хүүхэд ч унгаад байгаа байвал гиз дүүрэх нас гайгүй гэж өөртөө энийг ингээд яг уртлын хошууг ингээд шулуун гизрүүн хийгээд тэгэд нэг жоохон бангууд ингээд гэдэг жоохон бас гардаг. Тийм зүйл. За битэрийн нэмэлт боллоо. Иймтэй боллоо гэж. Тэгээд хүүхдийн нөгөө нэг ариун цэврийн хувьд энэ хөнгөө буцалсан бүлийн усанд нь оргоод тэг хүүхдийн хануудыг энэ гадна талаас нь ингээд дотгошоо ингэж харчиж цэвэрлэдэг юм билээ нүдийг бол манай ээж зааж гисэн. Тэгээд усны дараа дандаа ингэж нүрийн бүлийн усаар ингэж цэвэрлэж өгөх хэрэгтэй. Өглөө орой хоёрт нь хамрыг хоосолж явах ёстой. Бид хоёр бол энийг нус сорогч. Энийг гэхдээ бид тэр саяхнаас саяхан л авсан. Гэтэ би бол хэрэглэж чадахгүй л байна одоо ч гэсэн. Тийм энэ яг ингээл сурчдсан байлээ уг. Ингээл сурдсан байлээ уг. Энэ яраа үеэс нь хэрэглэсэн бол яхаа амархан сурч байсан байх. Одоо нэг л бас сурах гал. Би бас нөгөө хамрын ус сайн ухаж чаддгүй. Ээж нь ингээд нэг юм хөнгөөр би ол цэвэрлждэг. Тэгээд хөнгөө нөгөө ингэж зулын гол орох гэж ирдэ ш. Зулын гол шиг ингэж ороочоод тэг хүүхдийн хамарлуу ингээд баруун тийш нь эргүүлж оруулсан бол тэг хамар дээр нь жоохон ингэж дарж өгч жагаад буцаа авахта зүүн тал руугаа эргүүлж ингэж авдаг юм байл шүү. Тэгэх юм бол ус нь илүү сайн гарч ирнэ. Тэгэхээр татдаг лөө. Тийм салин гээд тусаагаар. Өө тэргээ төвчсөн үү за. Салин тусаагаар тусааж байгаа тэг цэвэрлждэг. За тэг хилний өнгөрийг болохоор миний хувьд болохоор юм чих ухдаг хөвөнгөөр нөгөө хилүү чих ухдаг хөвөнгөөр эрүүг ингэж доошлуулж байгаа. Цагнаанд нь өргөж болохгүй. Тэг хүүхдийн ам нь ангаацнах хэвээр тэг ингэж зөөл ингэж хариулаад хилний өнгөрийг цэвэрлж байгаа хэрэгтэй. Бүгд үлгийдэх талаар яг бас бяцхан ингэ бичлэгээ оруулаад өгчээ. Тэг би бол бас үлгийж мэдгүй байсан. Ингэж үлгийддэг юм байна лээ. Бэлээ. Им тэгэд нөө С витамин янз бүрийн дэмэ уухад энэ сорол амар. Энэ тусаагуурын сорол биш энэ сордог юм. Энэ дээгийнхэн соролтой яриа. Энэ дээгийнхэн сорол энэ айгүй өвтөх юм блэ жижигхэн. Тэг яг нэг мэл тэгэл энээрээ пад соруулаад энээр бүх юм аа миний авах юм бэ. Тийм цэвэрлж байгаа. Цэвэрлж байгаа л С мэ тэгэл нөгөө Д-гээ уун. Энэ голдог хүүгд голдоггүй соск. Энэ болохоор Америкаас ирсэн гадуур нөгөө бас дуурайж хятад тос соскууд байгааддаг. Тэр бол бас дэмийлэх гэж бодож байна. Ийм соск хүүгд голдоггүй амар юм билээ. Энэ гоё юм билээ. Тэгээд уг манай хүн бас ийм соск өгнө гэж ийсэн. Гэтэ энэ болохоор нөгөө ийм хатуу болохоор хатын жоохон холгоо. Яг ингээд ингээ хөхөнгүүд эн чинь бүр ингээ цаашаа бүр ингээ орчт юм билээ. Тэнгүүт энэ пиавер ирмүүд нь бүр ингээ чаваас алиад шуулгацсан. Хүүхдийн гиз дүрсэн бол одоо хүүхдийн одоо энэ гиз гэж бодлоо гэхэд ингээд хайртай харин гизэр гацсан. Ингээд ингээ бүтэн тойруулж болохгүй. Нэг п үсэг шиг ингэж илээд авах хэрэгтэй юм байх шүү. Эхний 1 сар бол хасраа арчлага ер нь тийм тэгэл ер нь хүүхд бас шүн болгонд илүү уйлал яадаг. Тэгээд 2 сар бас гайгүй 3 сартаагаас манай охин чинь шүн удахгүй бүр амар их уйлдаг тий. Яасан гэмээр вирус амар чааралж уйлаа. Манай охин ч үн тэгдэггүй. Тэгээд бас 3 сарын синдром гэж байд юм шиг байлээ. Яг зарим хүмүүс тийм байвал тэгээд нөө сүүн үе явахгүй тий. Уурлаад чи юм болсон шүү дээ. Үе явахгүй, уйлна. Тэгээ яг бас нэг 7 малганы дараас гайгүй болчтой юм билээ. Хэрвээ сүүгээ авахгүй байгаа юм бол яаж иж байгаа л мөө гэсэн. За эмхтэй хүүхэдтэй хүмүүс хамбал хүндэрснийхэн дараа бас нөө мэдэхгүй байж магадгүй. Хүндэрснийхэн дараа ингээд дээрэс нь өнгөний нарийн хөндлөж жаад бүлийн усанд дээрэс нь ингэж доошоо чиглэлтэй харчиж өгдөө шүү. Дандаа юм дээрэс доошоо. Юурээс ингэж болохгүй. Дандаа дээрэс доошоо. Ингээд доороос нь дээш ингэчих юм бол болохгүй. Доороос нь. Тэгээ миний охин чинь битээр яагаад энэ бичлэгийг хийж ийн вэ гэхээр битээр юу вэ болохоор бас тий ингэж туслах хүн байгаагүй. Шинэхэн аавч нь болохоор нэрээ туслах мэдэхгүй юм их гарсан. Гэтэ яг миний ээж хажуудсан болохоор айгүй нүүдэнтэй зарим ээж нар бас яг мэдэхгүй юм гарч ижиж магадгүй тийм бол гэж бодоод ийм бичлэг хийж байгаа. Тэр чинь пампсан маш сайн сонгороо. За юу.
нөгөө памперс чинь айгүй олон сонголттой. Тэгээд хүүхд болгоно нөгөө памперсууд чинь тарахгүй гэж байт юм бэл. Тэгээд хамгийн сүүлд нь Rascal гэдэг памперсыг авсан ба. Rascal гэдэг памперс реклам биш шүү. Тийм Айгүй аюу шингээл. тийм шингээл цайтай. Тэгээд юм гоё юм чиглэг юм гоё үт юм бэлээ. Үгүй нөө хуурай гэж. Хуурай тийм гоё чиглэг гэсэн. Хуурай юм гоё юм бэлээ. Хүүхдийн үгжийг бол ер нь 2 сар тутам сольж байхгүй бол тэгээ нэг үгчиндээ тасчаад. Тийм. Ахиж өөр тийм ууг чинь ордгүй юм бэлээ. Ер нь ууг чинь ч соскон тийм. Тэгээ бид хоёр чи яг л нэг үгчийн л хэл авч өгөөл. Тийм. Нэмж хэлэхэд бид хоёрын нөгөө нэмэлт минийхэн суудаг. Тэр нь болохоор нөгөө Японы хай. Яг хоо зарим хүүхдүүд нөө харшилдаг нөө чихэрлэж. Тэр суу маа нөгөө их чихэрлэг гэсэн мөртлөө их тэжээллэг хамгийн тэжээллэг суу юм билээ. Тэгээд бас хамгийн юу нэг чихэрлэг зарим хүүхдүүд нь харшилгардаг гэсэн тийм. Манай хүнд бол харшил гарсан юм байхгүй таарч байгаа болохоор уудаг. Компьютер нь эрүүл зөндөөл юм ярих гэдэг нэрнгээсээ. Ганц тэнд манай охин одоо уурлаад байна. Юм бүхний угаасаа шинээр сурна шүү дээ. Тийм. Үйл хийдэг, памперс зүүх, тэгэл тэврих. Тэгээ хүүхд юм хурдан томлж тийм нөө сайхан жижиг юм бисэн ч одоо зөвхөр юм хомонд багтахгүй зөвхөр тийчгэнэл. За. Манай охин болохоор нөө өвөл төрсөн болохоор эмчнэр зөвлөхдөө нөө нэг өнжөөд оруулж авахгүй бол бас өвөл өдрөөл оруулаад дими гэж тийм дааруулчихна гэжсэн. Тэгээ харцаанд хэрүү оруулахаар бол маш өтгөн бүр харцаа бүр ингээ үнэртэхээр тэгж өтгөн чанж агаад тэгээд яг нөө хүүхдийн суйль дээр хадл гэсэнтэй 3 өдөр дараалж оруулдаг юм шиг үлээ. Тэгээд хамгийн гол нь харцаанд оруулсныхаа дараа ерөөсө дааруулж болохгүй. Хажуугаар нь тийм ширүүхэн баг ингээд алхахад хүн амьсгалахад тийм даарч. Тийм болохоор харцаанд хэрүү оруулъя гэж бодож ивэл дараа нь дааруулж ерөөсө болохгүй шүү. За ингээд бид хоёрын энэ удаа имчилгээг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Дараагийн бичлэгээрээ тун удахгүй уулзъя.